Монгол Улсын засгийн газраас 2026 оны 4-р сарын 30-ны өдөр Монгол Улсын их хурл дүргэн мэдүүлсэн усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцийг сойрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 77 дугаар зүйлийг үндэслэн аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2026 оны 5-р сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол шинжилгээ ухаан соёлын байгууллагын ерөнхий баг хурлын 2001 оны 31-р чуулганаар баталсан усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцийг сойрхон баталснаар усан доорх соёлын өвийг хамгаалах тогтолцоо бүрдэх, соёлын өвийн зүйлсийг дээрэмдэх, хууль бусаар зөөвөрлөх, арилжааны зорилгоор ашиглахаас хамгаалах, усан доорх археологийн чиглэлээр мэргэжсэн мэргэжлийн техникийн туслалцаа авах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед улсын их хурлын гишүүн Бум Очир дээрх конвенцэнд далайд гарцгүй улс орны хувьд чухал ач холбогдолтой талаар дурдж, Монгол улсад усан доорх археологийн дурсгал газар олдрууд байгаа эсэх талаар асуулт асууж хариулт авсан болно. Улсын их хурлын гишүүн Цогтбаатар конвенцэд нэгдэн орсноор дотоодын усан доорх соёлын өвийг хамгаалах төдийгүй соёлын өв хаана байгаагаас үл хамааран өөрийн хил хязгаараас гадуурх ашиг сонирхлыг хамгаалахад оролцох эрхтэй болох талаар үг хэлсэн болно. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 68.8% саналаар дэмжиж эцэслэн батлуулахаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Улсын их хурлын эрхэм гишүүдээ конвенц сойрхон батлах тухай хуулийн төслийг зөвшөөрөх хэлэлцүүлэхийг шийдвэрлсэн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн уг хуулийн төслийг эцэслэн баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.